Анх хэдэн онд одоо хэрэгжиж эхэлсэн, хэдэн оны хүртэл хэрэгжих юм төсөл вэ? Яг юу руу ч гэсэн төсөл. За Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдیں۔ Тэгэхээр бид хэд бол энэ жил 30 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа ийм байгууллага байна. Тэгэхээр төслөхөөсөө илүүтэйгээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бол олон улсын байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллага юм. Ер нь бол байгаль орчны яамнаас өмнө шахуу байгуулагдсан. Яам бол одоо байгаль орчны газрууд өнгөрсөн жил 20 жил болж байхад бид нар бол одоо 30 дахь жилдээ явж байгаа Монголын анхны байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллага байгаамаа. Тэгэхээр яагаад заавал Дэлхийн байгаль хамгаалах сан Монголд энэ баруун талд үйл ажиллагаа явуулаад байгаа, энэ зүүн талд үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэхлээр дэлхийд нь 34 газрыг хамгаалаад үлдчихвэл бүх одоо байгалийн нөхцөл нөөц онцлог ховор амт бүс хүслүүр нь хадгалагдаад үлдэнэ гэж үздгийн хоёр газар нь бол Монголд байдаг. Түүний нэг нь бол Алтай соёны бүс нутаг буюу Монгол Алтай гол нуруу байгаа учраас бид нар энд бол ховор амт хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж идэг. Гэхдээ яг сүүлийн одоо 10 жил бол бидний байгаль хамгаалал чиглэлийн бодлого өөрчлөгдөд хүн төвтэй байгаль хамгаалал буюу хүн өөрөө байгалаа зөв зохистой хамгаалах, зөв зохистой ашиглах гэдэг энэ үзэл баримтлалаар бол үйл ажиллагаа явуулж ирж байгаа. Энэ ажиллагаа хүрээнд тухайлбал буян тохиолын хүүхдүүд гэсэн ажлыг санаачлаад сүүлийн 3-4 жил явж байна. Энэ нь бол одоо тусланд гардаг энэ гол өөрөө цэвэрхэн байвал иргэдэн эрүүл байхын талын ойлголтыг л хэвшүүлэх гэж яваад ингээ 3 дахь жилдээ болж байна. Энэ нь бол цаашаа үргэлжлээд явна. Энийний бүр суур ойлголт нь юу гэхээр бид нар Монголд энэ сав газар гэдэг зүйлийг анх санаачилж гаргаж усны тухай хууль энэ сав газрын захиргаа байгуулагдах үндслийг бол 2000-ад оны ихэр тавьж ирсэн. Ийм түүхтэй байгууллага. Тэгэхээр бид нар бол гол нь энэ тусгай хамгаалалтын газар нутгуудыг өргөтгөх, орон нутгийн хамгаалалтын газруудыг өргөтгөх. Энэ нь бол өөрөө бас гадны уул уурхай байдаг юм уу те, тэр нөлөөллүүдээс ангид байхад гол анхаарлаа чиглүүлж ажилладаг. Тухайлбал Монгол өхөнгийн хойд хязгаар бол хяргас нуурын одоо хөвөө буюу Увс аймгийн Завхай сум, Дөрвөн суманд бас хойшоо тэлж байгаа учраас бид нар орон нутгийн хамгаалтанд оруулах гэх мэтлэнгийн ажлуудыг л ер нь явуулж байна. Тэгэхээр бид нар цэнгэг ус, ховор амттай хамгаалж чиглэл буюу амттай хамгаална гэхээр одоо ууланд байгаа амтныг тоолоод байхын нэр биш. Тэнд амьдарч байгаа иргэдэн тухайн амтнтайгаа зохицож амьдрах энэ нөхцөл байдлыг л бодож одоо голж ажиллаж байна. Тэгээд мөн Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, түүний хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, ялангуяа энэ 3 цагаар 5 төвтэй аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулахаас нь эхлээд ингээд ажиллаад явж байна. Тэгэхээр энэ бол тасралтгүй үргэлжлээл явах ёстой л гэж ингэж бодож байгаа даа. Ямар төслүүдийг хэрэгжүүлсэн бэ? За тухайлбал одоо булаг шантны хамгаалал гэхээр энэ бол яг л цэвэр малчин малаа одоо услах бас л их том хувир нэмэр оруулж байгаа. Гэхдээ энэ нь бол тухайн зэрлэг амтан өөрөө одоо булгийнхаа хөл хэсгээс ус ууж явах дэд хэсгээс нь мал сууж яддаг шүү дээ. Тэгэхээр энэ булаг шантны хамгаалал, мониторинг судалгаа түүнд эзэн болох талаас нь голдуу орж явдаг. Тэгэхээр энэ бол тасралтгүй сүүлийн 4-5 жил манай хийж байгаа бол үндсэн ажил бол энэ булаг шантны хамгаалал бол мөн. Дээр нь болохоор юуг бид нар бас онцолж боддгоо гэхээр мэдээж төлөвлөгөөнүүд гардаг. Гэхдээ одоо 1 жил хэрэгжээд дуусчихаар ажил гэж байгаль хамгаалалт байдаггүй. Тийм учраас аль болох урт удаан хугацааны ажлыг жижигээс ч гэсэн эхлүүлэхийг одоо зорж явж байдаг. Тухайлбал одоо бид нар ялангуяа энэ яг үйл ажиллагааны дотор зоолттой байхгүй ч гэсэн буян тохиолын хүүхдүүдийнхээ хүрээнд энэ одоо хот тогтчлтын газар одоо хог хаягдaltaй холбоотой асуудлууд руу хүртэл хогийн бункер нь одоо хэдэн ширхэг байгаа, хүрэлцэн ямар байгаа, буцаагаад хогийн цэгт аваачих давтамж нь ямар байгаа, иргэдэд өөрсдийг нь хог хаяулахгүй байх тэр одоо ойлголтыг яаж хүргэх үү гэдэг дээр мэдээж энэ шторк постэр хийхээс эхлээл дэмжиж бол энэ бол нөгөө зөвхөн байгаль хамгаалалт ажилтдаг хүмүүсийн сэтгэлгээр гэх юм уу да дэмжиж тусалж ажилладаг ажлууд бол зөндөл байдаг л да. Тэгээд дээр нь бол мэдээж яг тухайн нутгийн иргэд өөрөө одоо сүүлийн үеийн нэг гол үндсэн ойлголтууд байна. Тухайн сумд яаж эдийн засгийн өөрөө зөв хэмнэлттэй горимтай амьдрах юм гэдэг чинь өөрөө байгаль хамгааллын асуудал. Их юм худалдаад аваад авах уу эсвэл байгаа зүйлээ одоо зөв арга гамтаа цэвэрхэн зарцуулах уу гэдэг тухайн асуудал. Дээр нь өөрөө төр чин тухайн иргэдийн одоо нөгөө хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнээ жишээлбэл яаж хоршиж нийлж түүнийг зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдэг цэвэр өөрөө байгаль хамгааллын асуудал. Тэгэхээр байгаль хамгааллын асуудлыг бид нар дангаар нь энийг бол одоо энэ байгалийн хамгаалахын зөв гэж уриалаад байхаас илүүтэйгээр
хүний аж амьдрал, хүний амьдралын асуудал, доктортой хөгжлийн асуудал, нийгмийн эдийн засаг, байгаль орчин талын асуудлуудыг аль алийг ингээ алдагдуулахгүйгээр хэрвээ байгаль хамгаалал чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа дэмжих гэж байгаа бол ядаж арс ирний цэх нь байгаль дээлтэй технологиор одоо химийн хорт бодис биш байгаль дээлтэй одоо шүү эдэлэх аргач байдаг юм. Энэ аргуудыг нэвтрүүлэх тал технологийн одоо дэвшлүүдийг хайж байна. Тухайн үйлдвэрийг бүр эхнээс нь эхлээд нөгөө хөдөө аж ахуйн оршооны үйлдвэрлэл явуулж байгаа одоо яадгийн янз бүрийн ажлууд байна. Энэ дотроос тухайлбал малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа арс шир бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болтол нь орж ажиллах гэсэн ийм зүйлүүдийг л ер нь авч явж байгаа да. Тэгэхээр энэ нь бол нөгөө ууланд байгаа малчин өөрөө арс шир түүхий эдийн засгийн эргэлтэнд оруулж одоо борлуулах талаасаа бид нар сумын төв дээр байгаа тэр хүмүүсийг одоо хөдөө аж ахуйн оршоонд магадгүй гишүүн нь малчд байлаа гэж бодоход яг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргаж байгаа хүмүүс нь сумын төв дээр байгаа бизнесүүд байх жишээ. Ингэж холбоотой л ажиллахгүй бол өөрөө эн чинь бид нар жилийн дөрөв үйлрэлт малаа хариулаад явж байгаа малчин хүнд одоо яг инхийнээр хэлвэл энэ амьтныг алж буудаж болохгүй шүү гэж одоо хичнээн хэлэх үг. Гэтэл тэртээ тэргүй өөрөө амьдрал нь сайхан байгаа хүн байгаль руугаа буушагаахгүй эсвэл газар авахгүй гэдэг нь бол бүхэл юм ойлгомжтой биш. Зуд зурхны дараа ямар зүйл болдог вүлээ. Тийм учраас бид нар энэ доктортой хөгжлийн энэ гол зарчмууд дээр тулгуурласан үйл ажиллагаануудыг төлөвлөж явуулдаг. Тэгээд дээр нь яг байгаль хамгаалал чиглэлийн төрийн бус байгууллага гэдэг талаас бас энэ олон төсөл хөтөлбөрүүдийн давхцлуудыг бий болгох гомс эсвэл ажлаа салгаж хийхээс эсвэл нийлээд хийхэд ямар зүйл дээр ямар үр дүн гарах вэ гэдэг талаас нь нэлээд одоо түүчилж гэх юм уу санал бодлоо солилцож ингэж л ажилтдаг да. Тухайлбал одоо яадын тамгын газартаа юм уу эсвэл аймгийн удирдлагуудтай ажиллахгүй байх гэж ойлгож байж магадгүй. Гэтэл яг энэ төсөл хөтөлбөрийн газрууд хоорондоо уялдаж ажилласнараа үр дүн гаргаж яах гэдэг чинь бидний энэ аймаг орон нутгад оруулж байгаа бодит хувь нэмэр хөгжлөл гэж бодож ерөнхийдөө ажилтдаг. Ховд аймгийн хэмжээгээр одоо яг 22 оны байдлаар нэг 10 одоо олон улсын төсөл хөтөлбөрийн газар доктортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл энгийн иргэдэд ямар үр ашигтай юм бэ гэсэн ийм зүйлийг бас хүмүүс асуудаг л да. Иргэд маань яах ёстой вэ гэхлээр ер нь хувь хүн гэх талаасаа төсөл хөтөлбөрт газар хандхад бол хүлээж авах нь айгу багасчихсан. Дээр нь бол өнөөдрийн хууль зүйн тогтолцоо талаас харах юм бол хөдөө аж ахуйн оршоог илүү дэмжих, оршоо хөгжүүлэх сан гэдгээр одоо тухайн ажлуудыг хийнэ гэдэг маань хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалт орох талаасаа л одоо асуудлуудыг гаргаж ирээд байгаа. Тухайлбал эмэгтэйчүүд бол өөрсдөө гар урлын бүтээгдэхүүн, элдв одоо санал санаачлагтай тийм одоо хүний хөгжилтэй холбоотой ч хамаагүй асуудлуудаа бол бид нар одоо шин санал санаачлагч байд юм уу? Энэ дээр бол хамтраад ажилладаг бэлэн. Гэхдээ зохион байгуулалтанд оруулах талаасаа л асуудал ханддаг. Түүнээс хувь хүний өнцөг талаасаа, амжиргаа сайжруулах талаасаа, хувь хүний хүлэмжийн асуудал талаасаа байдаг юм. Бид нар яг өнгөрсөн цаг хугацаанд тэгж явж ирсэн түүхтэй. Одоо магадгүй сүүний цех, эсхийний цех гэл тэгэхэд одоо нэг 10 хүний хэмжээнд 4-5 хүний хэмжээнд асуудлуудыг авч үзэж явж үзсэн. Гэхдээ маш олон мөнгө зардал, техник тоног төхөөрөмжийг бол бараг одоо 70-80% нь үр дүнгөө зарцуулсан байх талтай байхгүй. Тэгэхээр яг ийм зовлонг бол бүхэл төсөл хөтөлбөрийн газрууд мэдж байгаа. Дээр нь төр засгийн буюу орон нутгийн зөв бодлого бол үнэхээр чухал хэрэгцээ байдаг. Магадгүй энд одоо яг ийм эмэгтэйчүүдийн нэгдсэн эсвэл ийм иргэдийн нэгдсэн ийм төрлийн сургалт, ийм наривчлсан үйл ажиллагаа гэдэг ийм мэдээлэл бол ерөөсөө бараг л хаанаас олоод авъяхаар байдаггүй. Цаасан дээр бол яг тэр сайхан хоршооны нэр цаасан юм дээр юмнууд нь байдаг л баг. Гэхдээ амьдрал дээр бол одоо үнэхээр бид нар яг энэ тал руу одоо чиглүүлэх бодлого төлөвлөлтийн юмнууд бол хаанаас л хэрэгтэй байгаа. Одоо бид нар одоо олон зүйлийг л харж шít би хувьд дотын иргэн хүнийхээ хувьд бодоход бол нөгөө нэг баахан төслүүд хүлээж аваад байдаг. Яг үнэндээ зүгээр жирийн нэг малчны хэлсэн үг гэдэг байхгүй. Төсөл гэж ингэж юм бичүүлж байгаа зүгээр хийсэн ажлын нэрээ харцдаг болоосоо гэд хэлжсэн ч хүн таардаг. Тэгэхээр тэр төсөөлөл ийм ажлыг хийвэл бид нар дэмжин гэхээсээ илүүтэйгээр асуудлыг бол олуулаа одоо нөгөө ярилцах асуудал олон нийтийн эрх ашиг бол одоо бусад бүх зүйлтэй л холбоотой байдаг учраас олон нийтэд тулгамж байгаа асуудал олон нийтийн эрх ашиг гэдэг талаас л асуудалд бол хандна. Мэдээж гэхдээ энэ бол одоо манай байгууллага ямар ч хүнийг ороод ирэхэд тэр технологийн ч байд юм уу, тэр мэдээллийн ч байд юм уу, тэр одоо аль модыг тариул зөв бийч гэдэг юм уу, ингээд ороод ирэх тохиолдолд бол нээлттэй чөлөөтэй. Одоо чиний сая асуудаг түн мод таалга төрийн бас байгууллага бол бид нар олон дахиж бодсон байхгүй. Жил болгон лагаа унтраагаал тэр талбай дээр гараад хэдэн хүүхд гараад нээлтийн оройн гоё арга хэмжээнд эхэндээ бол гоё байсан 1-2 жилдээ. Хүүхдүүд өөрсдөө гэрлийн унтраах
он чухал, хүлэмжийн хий ялгаруулахгүй байх нь чухал гэдгийг ойлгоод ирж сүүлдээ энэ ажил маань өөрөө утахгүй болоод ирэнгүүт л анхны одоо юу гэдгийг төглүүдийг үүсгэж эхлэе гэж байгаа л тэгэл дээр нь мэдээж энэ гэрээгээр ажилдаг жолооч нар анх санаачлаад одоо бол 100% тэр жолооч нар өнөө өглөөхөн хүртэл хуралдаа дуудаж оруулаад л хідэн мод нэмж тарих яаж услах юм ёнксо хаанаас яах вүлээ гэл ингээл орчсон. Энд бол би одоо бол энд бол жинхэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтны хувьас биш хов дотын иргэн хүний хувьас оролцдог ийм л ажил болж байгаа. Тэгэхээр ийм хүү санал санаачлага бол мэдээж сайхан